Автомашин 50 км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд 1 секундэд 14 м зам туулдаг бол 3 секундэд 41 м зам туулна. Харин 60 км/цагийн хурдтай үед 1 секундэд 16 м, 5 секундэд 83 м замыг туулах жишээтэй. Та гар утасны дугаар харахад 1.5 секунд зарцуулах бол утсаа авахад 3 секунд. Харин мессеж нээж уншихад бүтэн 5 секунд. Bueno, дугаар хийж асууд ирсэн байна. Та дараа дугаараа. Та жолооны ард гар утсаа хэрэглэсээр л байна уу? Монгол хүн Монголын баялаг. Жолоочийн даатгалын тухай хууль 11 онд батлагдаад 12 оноос эхэлж хэрэгжиж эхэлсэн байдаг. Тэр тус хуулиар бол албан журмын даатгчдын холбоонд жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх бүх даатгалын компаниуд гишүүн болж нэгдэж орсон байх ёстой гэж заасан. Албан журмын даатгчдын холбоо нь бол жолоочийн даатгалын мэдээллийн сан, даатгалын сан гэсэн хоёр сантай байна гэж зааж өгсөн байдаг. Мэдээллийн сан бол өөрөө бол хуулиар бол нээлттэй мэдээллийн сан байгаа. Энэ мэдээллийн сангаас бол даатгуулагч иргэн даатгал хийж байгаа компаниуд болон хэрв ямар нэгэн хэн шалгалтын зориулалтаар цагдаа ч юм уу бусад төрлийн байгууллагуудаас мэдээлэл шаардлагатай тохиолдолд бид нар гаргаж өгдөг. Үн зарим судалгаа шинжилгээний байгууллагууд болон даатгалын сэдвээр ямар нэгэн судалгаа хийж байгаа оюутан залуусд бол бид нар бас зохих ёсны төлбөртөөр бол боловсруулсан мэдээллийг бол нийлүүлж үзүүлдэг. Тухайн даатгал хийх гэж байгаа хувь хүн аж ахуй нэгж бол даатгалын компани дээр очиод одоо даатгалаа гэрээгээ хийе гэхэд та одоо ийм нөхцөл төлбөрөөр эзэн энэ төр авсан юм байна гэсэн мэдээлэл нь бол мэдээллийн сангаас бол даатгалын компаниуд дээр бол очдог. Энийн үндсэн дээр бол таны даатгалын хураамжийг бол тооцоолдог юм а. За Smart Car гэдэг нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтраад бид нэр ашиглалтанд оруулсан сайт байгаа. Энэ сайтаар ороод та бүхэн өөрсдийнхөө даатгал бүртгэгдсэн байна уу, хүчинтэй байна уу, хизээ дуусгаар байна гэх мэт мэдээллийг бол авах боломжтой. Одоо энэ 6 сард гээд бүх тээврийн хэрэгслийн онцлогоо татвар төлөлт явагддаг, дуустдаг улс орон даяар. Энтэй холбогдлоод таны даатгал хизээ дуусж байгаа гэдгийг тус сайтаар ороод бол шалгах бас боломжтой байна. За энэ дээр улсын дугаараа хийгээд энэ дээр гарсны зургийн кодыг энэ нүдэн дээр бөглөөд оруулах юм бол таны жолооч арилгын журмын даатгал маань аль даатгалын компани дээр хийгдсэн ямар даатгалын гэрээний дугаартай болон хизээ эхлэх, хизээ дуусах хугацаа нэгэ тодорхой харагдаж байгаа. Мөн техникийн хяналтын үзлэг болон татвар төлсөн хэсэг байдал маань нэгэд тодорхой харагдаж байгаа маа. Нийт даатгуулагч иргэд маань тээврийн хэрэгслийнхаа даатгалын хугацааг бол шалгаж явах хэрэгтэй баха. Тэгээд энэ бол та бүхэнд өөрт чинь даатгалын хамгаалалт авах хамгаалалт чинь одоо хугацаанд дуусчвал дахиад хамгаалтгүй болох тийм тохиолдол үүсгэхээс бол таныг урьдчилан сэргийлж байгаа. Тэрүү та даатгалын хугацаанд дуусч байгаа даатгалын тохиолдол гаргах юм бол нэлээд одоо та эдийн засгийн хувьд эдийн материалын хувьд ч гэсэн таны тээврийн хэрэгсэл гэмтэн нөгөө хүний тээврийн хэрэгслийг ч гэсэн та гэмтэн тэндээ ч гэсэн та хохирол гаргаж нөхөж төлөх гарчтай болон дээр нь та замын хөдөлгөөнд даатгалгүй оролцсон гэдгээр хөдөлгөөний хэмжээний доод хэмжээгээр торгуулах бас болох болж байгаа. За дээр нь одоо та бүхэн одоо анхаарал тавиад үзэж байгаа тээврийн хэрэгсэл, тээврийн замын хөдөлгөөнд оролцож байгаа ямар нэгэн осол аваар гаргах юм бол 5 оног хүртэл нөгөө онооны журмаар бол хасгаар байгаа ш замын цагтаа. Тэгээ ийм бол хүндрэл бэрхшээлүүд гарах учраас та бүхэн бол цаг хугацаанд даатгалуудаа хамрагдаараа. Даатгал гэдэг бол танаас хурааж авч байгаа татвар биш. Энэ бол эргээ танд буцаад очих боломжтой. Таныг бол осол аваараас хамгаалж яадаг. Хамгаалт шүү.